Ариун сүнсийг хүлээн авах сэдвээр сурцгаая. Энэ бол шинэ гэрээний гол сэдв юм. Итгэгч хүний амьдралд энэ сэдв маш чухал үүрэгтэй бөгөөд итгэгч бүр ариун сүнсийг хүлээн авах ёстой. Харамсалтай нь Евангелийн Пентекост харизматик чуулгануудад энэ ойлголтыг нэлээд бодлуулж ариун сүнсийг хүлээн авах тал дээр үл ойлгогдох сургаалуудыг бий болгосон байдаг. Жишээлх юм бол таны баптист найз би итгэхдээ л ариун сүнсийг хүлээн авсан учраас дахиад авах өөр юм байхгүй гэж хэлнэ. Тэгвэл Пентекост итгэлтэй найз чинь чи итгэхдээ ариун сүнсийг хүлээн аваагүй. Харин ариун сүнсний баптизм хүртэж харь хэлээр ярихаас нааш чи ариун сүнсийг хүлээн аваагүй гин. Зөрүүтэй энэ ойлголтоос болоод тэд бие биедээ уурлах нь гарцаагүй. Жинхэнэ итгэгчид Библийн альва сургаал дээр санал зөрөлдөж байгаа бол тэдний хэн нь тэр талаар дутуу ойлголттой байна гэсэн үг. Өнөөдөр төөрөлдсөн энэ үннийг тодорхой болгоход тань туслая. Шинэ гэрээнд ариун сүнсийг хоёр байдлаар хүлээн авах тухай ярьсан байдаг юм. Энэ хоёрын ялгааг тайлбарлавал төөрөгдөл алга болно. Шинэ гэрээнд өгүүлсэн тэдгээр хоёр үйл явдлыг бүгдээрээ түүхэн талаас нь тайлбарлаж, ялгаж, салгаж ойлгоцгоё. Христийн чуулганд нэн ач холбогдолтой хоёрын хоёр бүтэн сайн өдөр бий. Эхнийх нь амьлалт тохиосон бүтэн сайн өдөр, хоёр дахь нь Пентекост баяр тохиосон бүтэн сайн өдөр гэж. Энэ хоёр бүтэн сайнд хоёуланд нь итгэгчид ариун сүнсийг хүлээн авсан боловч харин энэ нь өөр байлаа. Тэдгээрийн үндсэн ялгааг хэлбэл бид аль талыг нь баримталж явснаа харах болно. Би ариун сүнсийг хүлээн авсан уу? Дахин авах шаардлага байгаа юу? Ариун сүнсийг хүлээн авахд юу шаардлагатай вэ? Иохан номын 20 дугаар бүлэгт амьлалтын бүтэн сайн буюу Есүс амьлсныхаа дараа дагалдагч нартайгаа уулзсан түүхэн үйл явдлыг уншицгаая. Иохан номын 20-ийн 19-с 22. Иохан номын 20-ийн 19-с 22. Иохан номын 20-ийн 19-с 22. 7 хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш. 7 хоногийн эхний өдөр бол бүтэн сайн өдөр юм. Яагад гэвэл Саббат бол 7 хоногийн 7 дахь өдөр буюу сүүлчийн өдөр. Харин бүтэн сайн бол 7 хоногийн эхний өдрөө гэж тоологддог. Еврейгээр 7 хоногийн эхний өдрийг Йом Ревшин гэдэг. Библиэд бичигдсэн өдөр хоногуудыг нэрлэх тал дээр еврейчүүд биднийг бодвол илүү зөв байдаг. Харамсалтай нь англи хэлээр Европ тооллын ихэнх гаригуудын нэршил нь шүтэнүүдийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Жишээлх юм бол Wednesday буюу лав гаригийг Wood-ний өдөр гэж нэрлэдэг юм. Tuesday буюу пүрэв гаригийг Түүрийн өдөр гэх жишээтэй. Sunday буюу ням гаригийг нарны өдөр гэх мэтээр. Та ойлгож байна уу? Еврей нэршлэр 7 дахь өдрийг Шаббат буюу Саббат гэж нэрлээд, бүтэн сайныг Йом Ревшин гэж нэрлэдэг. Хэрв та Иерусалимд ажиллаж амьдардаг гэж бодвол бүтэн сайн өдөр бол хамгийн завгүй ажлын өдөр юм. Бүгд Саббат өдөр амраад бүтэн сайнд бүгд ажил сургуультай орцгоодог. Израильд байгаа итгэгчид хүртэл цуглаана хагас сайнд буюу Саббат өдөр хийгээд бүтэн буюу ажлын эхний өдөр ажилдаа явцгаадаг юм аа. Ойлгож байна уу? Тэд тийм л химнэлээр амьдардаг. Эргээд 19 дугаар ишлэлээ харцгаая. 7 хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш шавь нар нь ивдэчүүдээс айснаас
хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож тэдэнд амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. Есүс яагаад ингэсэн бэ? Загалмай дээр зовлогдсон тэр хүн өнөөдөр амьд байгаа гэдгийг итгүүлэхийн тулд тэдний дунд оржээ. Есүс амьсныхаа ч дараа адил нэгэн гэдгээ харуулсан юм. Есүс дахиж тэдэнд амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээн гэв. Үүнийг айлдаад тэр тэдэн рүү үлээн ариун сүнсийг хүлээн авах түн гэж. Саяхан уншсан ишлэлдэр тэдэн рүү үлээн гэж хэлснийг анзаарав уу? Лим бүлээж их шиг авиа гаргахтай адилүүгээр орчуулсан байгаа биз? Үн дээр нэг тайлбар хий л дээ. Миний хэрэг бол Есүс тэднээс хол зогсоод бүгд рүү нэгэн зэрэг үлээсэн бус. Харин хүн тус бүр дээр очиод ариун сүнсийг хүлээн авах түн гэж хэлээд үлээсэн байхаа. Ариун сүнсийг хүлээн авах түн. Грек хэлний цаг мэдрэмжтэйгээр алив зүйлийг заадаг. Захиран тушаах энэ үгэнд хэд хэдэн цаг явж байна. Энэ тохиолдолд түүнийг үг хэлэнгүүт тэд хүлээн авч буй тийм агшинг зааж байгаа юм аа. Эргэлзээгүй тийм л цагийг зааж байна. Үүнээс үүдээд юу ойлгож болох вэ? Тэд хуучин гэрээний авралаас шинэ гэрээний авралын хил хязгаар давж ирж байгааг харж байна. Хуучин гэрээнд ч хүмүүс аврагдаж байсныг та мэднэ үстэй. Тэд хараахан иш үзүүлсэн төгс өргөлийг хүлээн аваагүй ч тэд итгэлээр амьтнаар өргөл өргөж байсан юм. Тэдний итгэл ямар нэг бүрэн бус зүйлийг харж байлаа. Гэвч шинэ гэрээнд бид ч гэсэн өргөлд итгэж, өргөл болсон Есүст итгэснээр түүхийн хувьд авралан бүрэн бүтэн болгосон юм. Есүс үхэхдээ за гүйцлээ гэж хэлсэн. Харин өнөөгийн өндөрлөгөөс бид гүйцэд болсон ажлыг хардаг. Шинэ гэрээний авралыг хүлээн авахын тулд бидэнд хоёр зүйл шаардлагатай гэж Паул хэлжээ. Ром 10:9. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан түүнийг үхэхстээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно гэжээ. Шинэ гэрээний авралд хоёр болзол байна. Есүс бол эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан түүнийг үхлээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэх. Дагалдагчдын хувьд Есүс бол эзэн юм а гэдгийг тэд аль хэдийнэ амаараа хүлээн зөвшөөрсөн байлаа. Харин одоо тэд үхлээс амьсан Есүсийг харж байна. Тэд хуучин гэрээний цаг үеэс шинэ гэрээний цаг үе рүү шилжин орж байна. Энэ бол загвар. Тэд амьсан Христтэй нүүр нүрээрээ уулзаж түүний үлээлтээр ариун сүнсийг хүлээн авсан юм. Грекээр сүнсийг пнеума гэдэг. Энэ үгээр салхи бас амьсгалыг хэлдэг. Ариун сүнсийг хүлээн авах түн гэж хэлээд Есүс тэдэн рүү үлээхдээ ариун амьсгалыг хүлээн ав гэж хэлсэнтэй адил зүйл хийсэн юм. Энэ бол хувь хүнд өгч байгаа үйлдэл болсон билээ. Тэд шинэ бүтээлийн нэг хэсэг болсон. Бурхан хүнийг бүтээхдээ шавар авч тэрнийг амьд хүн болгохын тулд юу хийснийг та санаж байна уу? Тэр шавран хүний хамарт амин амьсгалыг үлээж хүн амьлж амьд хүн болсон билээ. Эзэн Эден цэцэрлэгт шинээр хүн бүтээхдээ хэрэгэлсэн тэрл арга замаар шинэ бүтээлээ ийхүү амьлуулсан юм. Үхлээр дайрч булшнаас гарсан ялгуусан Есүс Христ өөрийн дагалдагч нартаа амин амьсгалыг ийхүү үлээсэн байдаг. Энэ бол нүгэл ба сатан, үхэл ба булшийг ялсан ам юм. Амьсан аврагч маань ийм л амьсгалыг дагалдагч нартаа үлээжээ. Шинэ авралд орж байгаа хүн бүрл энэ замыг туулдгаа гэж би хувьдаа итгэдэг. Есүстэй уулзахгүйгээр аврагдана гэж байхгүй. Дагалдагч нар шиг түүнийг бодитоор харах тухай яриаггүй байгааг ойлгоно. Есүс Христийн жинхэнэ чуулганы нэгэн хэсэг болохын тулд Есүсээс өөр зам үгүй.
Есүс би бол үүд мөн. Хэрэв хүн надаар орвол тэр аврагдах болно гэж хэлсэн байдаг. Энэ бол шинээр дахин төрж байгаа хүн бүрт өгсөн загвар гэж би итгэдэг юм. Бид Есүстэй уулзах хэрэгтэй. Зүгээр л сургаалд итгэх. За эсвэл чуулганы гишүүн болох бус. Харин амьдсан Есүстэй учрах хэрэгтэй. Тэгээд шинэ бүтээл болохын тулд түүний ариун сүнс буюу амин амьсгалыг хүлээн авах ёстой. Ингэж л үхлээс амь руу шилждэг. Би Христийг нүдэрээ хараагүй ч нүүр нүрээрээ учирснаа санаж байна. Тэр үед би дэлхийн 2 дугаар дайнд Английн цэрэгт алба хааж байлаа. Авралын талаарх ямар нэг тулгуур сургаалыг би мэдээгүй байсан юм. Би дахин төрснөө ч хэлж мэдэхгүй, аврагдахын тулд юу хийх ёстойгоо ч ойлгоогүй байсан ч надад итгээрээ би аврагдсанаа л мэдэж байлаа. Би Христтэй учирсныхаа дараа л авралын суурь сургаалыг мэдэж авсан юм. Хэрв та Есүстэй учирсан бол өмнөх шиг хуучнараа байгаад байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Та төрөл бүрийн сургаалд итгэсэн ч өөрчлөгдөхгүй бах байдгаараа байж болох юм. Харин та Есүстэй учирвал өөрчлөгдөхгүй байж чадахгүй. Тэр өөрчлөлт төр зургийн биш үүр динх байдаг. Энэ үйл явдал 45 жилийн өмнө болсон юм. Энэ өөрчлөлт цагийн сорилтыг даван гарсан надад сургаалын ойлголт байхгүй байлаа. Дагалдагч нарт ч мөн адил. Тэд гэнтхэн Библийн илэрхийлэл авсан биш. Харин Есүстэй учирч ариун сүнсийг хүлээн авсан билээ. Тэнгэрлэг, мөнхийн амьсан ам, үл устдах ам, ялагдашгүй ам, хожим Иохан Бурхнаар төрсөн бүхэн ертөнцийг ялдгаа гэж бичжээ. Таны дотор байгаа мөнх ам ялагдашгүй учраас та ялагдашгүй болсон юм. Энэ ам бүх ёрын мөг дийлсэн. Энэ бол дээд төвшин. Энэ бол гайхамшигтай. Библийн түүх рүүгээ эргээд орцгоё. Яг энэ мөчөд дагалдагч нар Тэнгэрлэг мөнхөд амьд байх амийг хүлээн авсан билээ. Харин тэдэнд үйлчлэлийн чиг баримжаа дутаж байсан юм. Ариун сүнсийг хүлээн аваад хэдэн өдрийн дараа Петр загасчлахаар явжээ. Түүнд хандсан Бурхны төлөвлөгөө юу болохыг тэр хараахан мэдээгүй л байлаа. Тэд Иерусалим хотод ямар нэг гайхалтай зүйл хийгээгүй байлаа. Иерусалим урдийн ажил байлаа. Тэд сүмд Бурхныг магтан чуулдаг байсан ч Иерусалимд онц гойд юм юу ч болсонгүй. Амьсныхаа дараа Есүс дээш одохдоо дагалдагч нартай дахиад өөр юм та нар аван шүү. Та нарт бүх юм байгаа гэж бүү бодоорой гэж хэлсэн юм. Би итгэхдээ хэрэгтэй бүхнээ бүгдийг нь авсан гэж хэлдэг хүнээс. Хэрв та бүгдийг нь авсан бол тэрийг үзүүлэл дээ гэдэг юм. Харагдах ёстой биз дээ. Шинээр төрхтөө хүлээн авсан зүйлээс өөр зүйл хүлээн авах тухай ярьсан Библийн 2 жишээлийг одоо уншиж өгье. Лук номын 24-ийн 48-аас 49. Дээш өргөгдөхийнхөө өмнө энэ үгийг хэлсэн гэдгийг санаарай. Үхлээс амьлаад 40 хоногийн дараа хэлсэн гэсэн үг. Энэ бүхний гэрч бол та нар мөн харагтун. Би эцгийнхээ амлсныг та нарт илгээе. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмсдлөө энэ хотдон үлд гэж. Дахиад өөр зүйл хүлээн авах тухай ярьж байна. Эцгийн амлсныг тэд хараахан хүлээн аваагүй гэдгийг Есүс хэлж байна. Түүнийг нь авах үед та хүчийг хүлээн авч түүнийг гэрчлэнэ гэжээ. Үйлс 1:4-5 мөн ингэж хэлжээ. Тэгээд эч нарыг нэг дор цуглуулan Иерусалимыг орхилгүйгээр эцгийн амлсныг түүний та нар надаас сонссны дагуу Иохан усаар баптизм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд ариун сүнсээр баптизм хүртэх болно гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгүй. Есүс энд эцгийн амлсан зүйлийн тухай тайлбарлаж байна. Та нар надаас сонссны дагуу Иохан усаар баптизм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд ариун сүнсээр баптизм хүртэх болно. Эцгийн амлалт. Библиэд 7000 гаруй амлалт байдгаа гэсэн тоо байдгаа. Харин энд аав нь хүүхдүүдтэй амласан онцгой амлалтыг хэлж байна. Тэр нь ариун сүнсээр баптизм хүртэх болно гэсэн юм. Тэгээд 8 дугаар ишлэлд тайлбарлажээ. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Иудэ, Самар тэрч байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэв.
Ариун сүнсээр баптизм хүртэнэ гэсэн амлалт бол энэ. Зорилго нь гэрчлэх хүчийг хүлээн авах. Дагалдагч нар хараахан тгээггүй байлаа. Амьлалтын бүтэн сайнаас хойш шинээр төрөхдөө ариун сүнсийг хүлээн авсан тэд 40 хоногийн дараа ариун сүнсээр баптизм хүртэх ёстой байлаа. Есүс тэдэнд намайг гэрчлэх хүчтэй болгох дахин нэгэн чухал үйл явдал та нарт тохионо гэж хэлжээ. Энэхүү хоёр дахь амлалт Пентекост баярын өдөр бүрэн утгаараа биелснийг бүхий л урсгал чиглэлийн Библийн багш нар нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Энэ амлалт хэрхэн биелснийг гэрчлэх Үйлс 2 дугаар бүлгээс уншицгаая. Эхлээд Үйлс номын 2 дугаар бүлгийн эхний 4 ишлэлийг уншийе. Одоо бид Пентекост бүтэн сайнны тухай ярьж байна. Пентекостийн өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа. Гэнэт Тэнгэрээс хүчт хуй салхи мэт дуу чимээ гарan тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ. Тэгтэл гал хаялах мэт хилүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрч мөнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв гэжээ. Энэ бол амлалтын биелэл. Энэ үйл явдалд өрнсөн 3 үе шатыг зааж өгье. Эхнийх нь ариун сүнс Тэнгэрээс хүчт хуй салхи мэт дуу чимээ гарган тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэр дуунд автагдсан. Хэлцүүн хувьд баптизм гэдэг нь дүрх, булхах гэсэн утгатай. Энэ үгийн утгатай маргах ямар нэг тайлбар огтгүй юм. Тийм болохоор баптизм бүр дүрх, булхах үйлийг хийдэг. Усаар баптизм хүртээхдээ усанд биеийг дүрж, булхуулан уснаас буцаан гаргадаг. Харин ариун сүнсээр баптизм хүртгээд ариун сүнс таны дээрээс буун ирж дээрээс тань дүүргдэг. Жишээлх юм бол усан сан руу үсэрвэл та ус руу орж норно. Харин хөрхрэн доогуур явбал та дээрээсээ усанд норно. Аль нь ч байсан та усанд булхаж дүргдсэн гэсэн үг шүү дээ. Харин хоёр дахь нь дээрээс гэдгийг та ойлгож авна уу? Анх удаага Ниагарын хөрхрийг хараад энийх усанд цохиулбал секунд ч хүрэхгүй хугацаанд шууд живэндэ гэж надад бодогдож билээ. Гэхдээ энэ төрлийн живэлт нь таны дээрээс уснаас болж бүрэн норж байгаа үйл явдал юм. Байшингийн дээд давхарт цугласан тэдний дээрээс ариун сүнс хүчтэйгээр буун ирж бүгдэд нь баптизм хүртээсэн юм. Тэдний сууж байсан өрөө бүхэлдээ тэр дуунд автав гэж хэлснийг санаж байна уу? Тийм ээ. Тэд бүхэлдээ ариун сүнсээр норсон юм. Энэ бол эхний шат. Хоёр дахь шат нь тэд ариун сүнсээр дүүрсэн гэж бичжээ. Тэнд байсан хүн бүр тэрхэн агшинд дөв дүүрэн болсон юм. Гурав дахь шат нь тэд бялхсан юм. Тэд ариун сүнсний өгсөн шинэ хэлээр ярьж эхэлсэн байдаг. Матай номын 12:34-т Иесус хэлэхдээ зүрхний бялхлаас ам ярьдаг гэж юм. Өөрөөр хэлбэл таны дотор юугаар дүүрэн түүгээр таны ам ярьдаг. Энэ бол Библийн дагуу үнэн зарчим. Тэд дүүрэх үед дүүрсэн юм нь дотор нь багтаж шингэх газаргүй болохоор амаар нь гарсан хэрэг. Тэд сүнсний өгсөн зүйлийг л амаараа ярьсан хэрэг. Энэ бол үйл явдлын 3 үе шат юм. Тэдгээр нь дээрээс бүрэн норох, дүүрэх, бялхах. Онлоор бол та энэ үе шатуудын аль нэг ч зогсоож болох. Тэд сүнсээр норж болгоч дүүрэхгүй байх боломжтой. Эсвэл сүнсээр норж дүүрсэн ч бялхахгүй байж болох юм. Хамгийн шилдэг нь байсаар байхад яагаад дундч дээр ирээд зогсох ёстой гэж асуумаар санагддаг юм аа. Заримдаа би католик хүмүүст сургаал заадаг л да. Тех бүртээ тэдний онцолдог Библийн 2 хүн болох Мария, Петр хоёрыг заагаад тэд хоёул ариун сүнсийг хэрхэн хүлээн авсан тухай ярьдаг юм. Тэгээд би тэдэнд хэрв тэд инхүү хүлээн авсан бол таач бас яагаад тэр хоёр чиг хүлээн авч болохгүй гэж гэдэг юм. Ингэж хэлэнгүүт хэдэн зугаараа католикчууд ариун сүнсийг хүлээн авахыг би харж байлаа. Энэхүү хоёр дахь туршлагын талаарх өөрийн тайлбарыг уншия л да. Дагалдагч нар ёр бусын хүчийг авч илэрхийлсэн юм гэж эдгээр үгсийг сайтар харцгаая. Энд илэрхийлсэн гэдэг үг гарч байна. Тэнд юу болсныг хүн бүр мэднэ. Энэ бол зөвхөн дотроо мэдэрсэн зүйл биш байлаа. Энэ бол ёр бусын
За бас маш хүчрхэг зүйл байлаа. Тэд урд өмнө байгаагүй маш их эр зоригийг хүлээн авч Есүсийг зоригтойгоор ярьсан билээ. Дагалдагч нар дахин төрсөн ч гэрчлэх эр зориггүй байлаа. Тэд тэрхэн агшинд Библийн гүн гүнзгий ойлголтыг ойлгож мэдсэн юм. Хэдхэн минутын дараа Петр ямар ч тайлбар толигүй, номлолын тэмдэглэлгүй мөртлөө олонний өмнө гарч зогсоод энд болж байгаа үйл явдлыг Йоэл иш үзүүлсэн юм гэд номлож гарчээ. Цагийн өмнө түүнд үүний талаар ямар ч ойлголтгүй, олонний өмнө гарч ирэх ямар ч зориг байхгүй байсан юм. Тэр даруй бичээс нүднийх нь өмнө амьлж тодорхой болжээ. Тэгээд гуравт нь тэд элчийн илгээлтийн үйлчлэлээ эхэлсэн билээ. Пентекост баяраас хойш Петрийн амнаас загасчлыг гэдэг үг дахин гараагүй юм аа. Эцэст нь Ерүсалим тэр чигээрээ энэ нөлөөнд автсан. Хэдхэн цагийн дотор урд хожид байгаагүй ер бусын юм болж байгааг Ерүсалим даяараа мэджээ. Тэд дахин төрсөн. Гэвч тэд нөлөөгүй л байлаа. Харин тэд ариун сүнсээр баптизм хүртэхэд тэдний нөлөө газар сайгүй тархсан билээ. Хүч чадлыг авсан л бол нэг их удалгүй тэр бүхэн нөлөөж эхэлнэ гэдгийг та нарын хэдэн мэдэх вэ? Нэгэн хүн миний анд найз Боб Монфордос баптизм хүртсэний шинж тэмдгийн талаар асуусан байдаг. Тэр асуудал тарихаар хариулт өгчээ. Түүний ярьсныг сэрүүлэлдэм. Би 2-2 бүтэн сая өдрийг харьцуулж ярьсан. Зүүн талд нь амьлалтын бүтэн сая өдөр, баруун талд нь Пентекост бүтэн сая өдөр. Энэ хоёрын хооронд 3 ялгаа байгаа. Амьлалтын бүтэн сая өдөр сүнсийг үлээсэн. Пентекост бүтэн сая өдөр сүнсийг цутгасан. Амьлалтын бүтэн сайны үр дүнд амьтай болсон. Пентекост бүтэн сайны үр дүнд хүч чадалтай болсон. Энэ хоёр бие биетэйгээ огт зөрчилдөхгүй байгааг та харж байна. Энд аль нэгийг за эсвэл алийн ч хүлээн авахгүй байх тухай яриагүйг анзаарч байна уу? Ягд гэвэл Бурхан хоёуланг нь өөрийн хүмүүст зориулсан юм а. Танд амьлалтын бүтэн сайны туршлага байлаа гэд Пентекостийн бүтэн сайны туршлага огт хэрэггүй гэсэн үг биш ээ. Энэ танд тодорхой байна уу? За тэгвэл баптист нэг найз маань би итгэхдээ л ариун сүнстэй болсон гэж хэлсэн нь үнэн үг болох юм. Гэхдээ тэр үннийг бүтэн мэдэхгүй байна гэсэн үг. Үндэ бидний ихэнх нь итгэхдээ бүгдийг аваагүй байдаг. Бидний авах ёстой дараагийн том зүйл хүлээж л байдаг. Энэ ямар утгатайг та ойлгож байгаа байхаа гэж найдаж байна. 2-2 бүтэн сайн өдрийг харьцуулан судалсны дараа миний хувьд бүх зүйл ойлгомжтой болсон болохоор хэн нь ариун сүнс авсан, хэн нь ариун сүнс аваагүй гэдэг маргаан гармааргүй санагддаг. Бурхнаар дахин төрсөн хүн бүр итгэхдээ ам өгөгч ариун сүнсийг хүлээн авсан. За мөн дахин төрсөн итгэгч бүр шинэ гэрээний дагуу ариун сүнсний баптизмыг хүртэх ёстой байдаг. Тийм ээ. Ингэж тэрээр зөвхөн амьтай бус. За мөн ер бусын хүч чадлаар Есүсийг гэрчлэх хүч чадалтай болдог. Тийм болохоор энэ хоёр бие биетэйгээ зөрчилддөггүй. Харин бие биеэ бүтэн болгодог юм. Одоо л бид анхаарлын тэмдгийг зөв газарт нь тавья. Ариун сүнсийг хүлээн ав. Энэ бол санал биш, харин тушаал юм а гэдгийг та бүхэнд онцлон хэлмээр байна. Энэ бол маш чухал зүйл. Үйлс 2 дугаар бүлгээс хойш уншвал ариун сүнсийг хүлээн ав гэдэг өгүүлбэр үргэлж Пентекост бүтэн сайны туршлагатай холбоотой хэлэгдснээр ирснийг та харнаа. Шинэ гэрээнд ингэж л ярьдаг. Тэрнээс биш хоёр чухал үйл явдлыг салгаж ойлгох шаардлагагүй. Үйлс 2 дугаар бүлгээс хойш ариун сүнсийг хүлээн ав гэдэг ойлголт үргэлж Пентекост бүтэн сайнтай холбоотой байдаг байна. Нэгэн жишээг хурдхан харцгаая. Үйлс 8 Филипп Самарчуудад сайн мэдээг тунхагласны дараа юу болсныг харцгаая. Үйлс 8:12-т энэ тухай бичжээ. Филиппт итгэсэн эрэгтэй эмэгтэй олон хүмүүс баптизм хүртцгээж байлаа. Есүс бүх дэлхийгээр явж сайн мэдээг бүх бүтээлд тунхаглахтун. Хэн итгэж баптизм хүртэн тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн яллагдах болно гэж. Самарчууд аврагдсан ойлгомжтой. Тэд итгэж баптизм хүртсэн.
Харин тэдний хүлээн авах ёстой бүхэн бүрэн биш байлаа. Тэд Филиппээс харин өөр юм илүү юм аваагүй. Бүгдээрээ 14-15 дугаар ишлэлийг харцгаая. Самарин Бурхны үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр Иохан нарыг тэднэр рүү явуулав. Тэд ирж тэдэнд ариун сүнсийг авахуулахын төлөө залбирчээ гэсэн байна. Самарчууд аврагдсан боловч элч нар тэднийг ариун сүнсийг хүлээн авахын төлөө залбирчээ. Амлалтын бүтэн сайнны туршлага биш, харин Пентекостийн туршлагыг тэд авахын төлөө залбирчээ. 16 дугаар ишлэлийг харцгаая. Учир нь тэдний хэнд ч ариун сүнс хараахан буугаагүй байсан. Энд ариун сүнсний баптизмын тухай ярьж байгааг та харж байна уу? Самарчууд зөвхөн Есүсийн нэрээр л усан баптизм хүртсэн байлаа. Харин тэдний хэн ч ариун сүнсний баптизм хүртээгүй байлаа. Тэд аврагдсан, баптизм хүртсэн итгэгчид байсан боловч ариун сүнс тэдний дээрээс хүч чадлаар бууж ирээгүй л байлаа. 17 дугаар ишлэл. Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд ариун сүнсийг хүлээн авч байлаа. Гурамтаа тэд аврагдаж баптизм хүртсэн итгэж байсан боловч ариун сүнсийг хүлээн аваагүй тухай би ярьлаа. Амлалтын бүтэн сайн биш, харин Пентекост бүтэн сайнны туршлагыг ярьж байна. Корнелийн гэр бүлд бас ийм үйл явдал болж юм. Үйлс 10:47-г харцгаая л дам. Петр тэднийг зочлоод Есүсийн тухай гэрчилсэнийг та санаж байгаа байх. Петрийг ярьж байхад ариун сүнс хүчтэйгээр буун ирсэн байдаг. Петрийн номлолд саад хийн. Тэнд байсан харь үндэстнүүд бүгд харь хэлээр ярьдаг. Үүнийг харсан Петр ингэж хэлдэг. Бидний авсанчлан тийхүү ариун сүнсийг хүлээн авсан энэ хүмүүст баптизм хүртээхэд хинч уснаас татгалзаж чадахгүй биздээ гэлээ. Тэнд байсан хүмүүс бүгд харь хэлээр ярьсныг тэд сонссон байдаг. Тэд Пентекост бүтэн сайнд болсон шиг байдлаар ариун сүнсийг хүлээн авсан байлаа. Үйлс 19:2-т Паул анх удаага Эфест ирдэг тухай өгүүлдэг. Тэнд хэсэг дагалдагч нартай Паул уулздаг. Тэдэнд ямар нэг юм дутаад байгаа болохоор нь Паул тэднээс ийм асуулт асуудаг юм. Тэгээд тэдэнд та нар итгэхдээ ариун сүнсийг хүлээн авсан уу гэхэд тэд түүнд үгүй ээ, ариун сүнс байдгийг бид сонсоогүй юм байна гэв. Хэрвээ хүмүүр итгэхдээ л автоматар ариун сүнсний баптизмыг хүлээн авдаг байсан бол энэ асуулт утгагүй асуулт болох байлаа. Паул тэдний дахин төрсөн тухай нь асуугаагүй. Харин Пентекост бүтэн сайнны туршлагыг тэд хүлээн авах хэсэг талаар л асуусан юм. Одоо маш практик зүйл ярил л да. Хэрхэн ариун сүнсний баптизм хүлээн авахыг зааж өгье. Та бүхний олонх нь хүлээн авсан гэдэгт би огтхонч эргэлзэхгүй байна. Энэ чуулганы хэмжээг харахад ариун сүнсний хүчийг хүлээн авсан гэдэг нь эргэлзээгүй. Би үнийг хүлээн аваагүй хүмүүсийн төлөөч хэлж байгаа юм биш. Харин хожим нь хүлээн авах хүмүүст загвар дуурайал болохын үүднээс хэлж байгаа юм шүү. Энэ зарчим хэрэгждэг гэдгийг л хэлмээр байна. Би өөрөөрөөч үүнийг баталнаа. Би онол санал болгоогүй юм шүү. Одоогоос 2 жилийн өмнө Рут бит хоёр хэсэг нөхдийн хамт Африкийн Замби улсад очсон юм аа. Тэнд 7000 орчим хүн Замбийн ас бөглүү газар цугларсан байлаа. Би тэдэнд маш эмх цэгцтэйгээр болгоомжтойгоор Африкт нэн хэрэгтэй сургаал болох загламай дээрх Христийн тэнгэрлэг ажил, хараалаас чөлөөлөгдөх, чөтгөрөөс чөлөөлөгдөх сургаалуудыг зааж байсан юм. Тэгээд дөрөвд өдөр нь би ариун сүнсний сургаалыг зааж өглөө. Танд зааж байгаа шиг яг адилхан сургаалыг тэдэнд зааж өгсөн юм. Тэгээд би тэдэнд хэрхэн хүлээн авахыг би зааж өгье гэлээ. Хүлээн авах тухай ярих мөчөд би та нар энэ цаг мөчөөс өөрийн төрөл хэл юм уу мэддэг гадаад хэлээрээ биш. Харин огт мэдэхгүй шинэ хэлээр ярихыг хүсэж байна гэлээ. Тэгээд минут орчим чимээгүй байсны эцэст нэг хүн харь хэлээр ярьж эхэллээ. Дараагийн 30 секундын дараа миний бодлоор 4000 гаруй хүн бие биенийхээ араас ариун сүнсний баптизмыг хүлээн авсан юм да. Энэ зөвхөн ганцхан удаа тохиолдсон юм биш ээ. Олон газар яг үүнтэй адил үйл явдал болж байсан билээ. Хэдэн жилийн өмнө Австрийн католик чуулганд би номлосон юм л да. Католикийн санварт нь надаас харь хэлээр ярих болон ариун сүнсний баптизмын талаар ярихыг хүссэн юм. За хэрвээ католик сүмийн санварт нь таны талд байгаа бол тэр боломжийг та алдаж болохгүй. Иш үзүүлэгч Элия таны дэргэд байвал та тэр боломжийг алдаж болохгүйтэй адил юм. Тэгэд би тэдэнд танд хэлж байгаа шиг адил зүйлийг хэлсэн. Тэр чуулганд 900 орчим хүн байсан байх. Би тэдэнд та нарын хэдэн хүлээн авахыг хүсэж байна вэ гэж асуухад тэднээс 500 орчим нь урагш гарч ирлээ. Би тэдэнд энгийн зааварчилгаа өгсөний дараа тэд харь хэлээр ярьж дуулж эхэллээ. Католик сүмийн гантиг чулуун хаан урд нь хизээч сонсож байгаагүй сайхан дуу чимээг сонссон байхаа гэж надад бодогдсон шүү.
Ямар гайхамшигтай зүйл би харсан гэж 500 хүн шинээр ариун сүнсний баптизм хүртэж харь хэлээр дуулж байсан. Хэрв католикчууд нэг задарвал тэднийг хинч зогсоож чадахгүй. Тэдний хизээ дуусахыг хинч хэлж мэдэхгүй. Энэ зөв үү? Эсвэл энэ докторийн хувьд эрүүл үг гэх байх. Католик сүмийн эрх мэдэлтнүүд үүнийг зөвшөөрсөн л бол энэ нь зөв байдаг. Энэ талаар ярил мэдээж үүнтэй холбоогүй олон асуудал ургах байх л да. Харин одоо би үүнээс илүү чухал зүйлийг ярив. Ариун сүнсний баптизмыг хүлээн авсныг гэрчлэх хамгийн том тэмдэг бол харь хэлээр ярих юм. Энэнийг зарим хүмүүс тэмдэг гэж хэлдэг. Харин би үүнийг ариун сүнсний баптизмын дээд цэг гэж хэлнэ юм. Энэ бол дүүргэлт биш. Энэ бол халилт юм. Олон хүн ариун сүнсээр дүүрдэгч хальдаггүй. Яагаад халилтыг зогсоож байгаа юм бэ гэж үү? Паул ариун сүнсний тамгалалтын талаар Эфес ба Коринтынд ярьсан байдаг. Тамга бол алив нэг загтал илгээмжийн дээр дардаг тэмдэг юм. Энэ бол бүгдийн нүдэнд ил харагдах, бусдаас ялгах тэмдэг. Ариун сүнсний тамга бол үүний адил бусдаас ялгаж харуулдаг зүйл юм. Ариун сүнсний баптизмыг хүлээн авсан бол та тамгалагдсан хүн юм. Та хүнд ч танигдсан, за мөн анхааруулахад сатаанд ч танигдсан хүн болдог. За тэгэхээр шинэ гэрээнд өгүүлсэн тэр тамга бол миний хэрэг бол харь хэлээр ярих юм. Би 4 тайлбар хийе л дэм. Эхнийх нь энэ бол элч нарын хүлээн авсан тамга байлаа. Тэд хүч чадал авалгүй 10 өдөр саатсан ч харь хэл авснаас хойш хизээч хүч чадлаар дутаагүй юм. Түүнээс хойш хинч ариун сүнсний баптизмыг хойшлуулж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл Бурхны энэ хүчийг авалгүй 7 хоног сар жилээр саатан хүлээлгүй л гэсэн үг. Пентекостоос хойш хүчээр дутаж саатах явдал гараагүй. Пентекост чиглэлийн сүмд явдаг хүн би ариун сүнсний баптизмыг 25 жил хүлээсэн гэж хэлсэн юм. Би түнд. Таны асуудлыг би мэднэ л дээ. Бурхан таны төлөө бүгдийг нэг мөр хийхийг та хүсч байсан гэв. Тийм ээ, Бурхан нэг дор бүгдийг хийж өгсөн гэж би бодож байсан юм гэсэн юм би түнд. Бурхан өөрийнхөө талаас хийх юма хийсэн. Харин та өөрийнхөө талаас хийх юма хийхгүй бол та хизээч авчиж чадахгүй гэж хэлсэн юм. Пентекостоос хойш баптизмыг хойшлуулах нь хизээч Библийн дагуу зөв байгаагүй юм аа. Эч нар ариун сүнсний баптизмаар тамгалагдсан учраас бусд нь тэднийг хүлээн зөвшөөрч байсан. Үүний тод жишээ нь Корнелийн гэр бүлд болсон явдал юм. Харин үндэстэн хүн итгэж болно гэдгийг Петр бодоочгүй явлаа. Харин тэднийг харь хэлээр ярихыг сонсоод бидний адил хүлээн авсан тул тэдэнд усан баптизм хүртээ гэж хэлсэн юм. Тэдний төлөвшлийг хүлээгээгүй. Тэдний онол сургаалыг шалгаагүй. Харин ариун сүнсний баптизмыг хүлээн авахыг хараад ингэж хэлсэн хэрэг. Тэд үүнээс өөр ямар ч тамга шаардаагүй байдаг. Шинэ гэрээнд үүнээс өөр тамга шаарддаггүй лээ. За тэгэхээр хэрхэн хүлээн авах талаар эргэн харцгаая. Юуны өмнө Лук 11-ийн 11-ээс 13-ыг харцгаая. Энэ бол урам хайрлсан үгс. Есүс хэлэхдээ эцгүүд та нарын нэгээс чинь хүүн загас гуйвал оронд нь могоо өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү? Эсвэл хүүн өндөг гуйвал эцэг нь хилэнцэд хорхой өгөхгүй биз дээ. Хүүн ааваасаа сайн юм гуйхад аав нь хүүдээ муу юм өгөхгүй гэж л энд хэлж байна. Тэгэд үүн шиг Бурхан эцэг бидэнд ингэж ханддаг гэж хэлж байна. Хэрв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол тэгэх тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнсээ өгөх нь дамжиггүй гэж. Ариун сүнсийг гуйх нь Библийн дагуу биш гэж хэлж байгаа итгэгчдийг би харж байсан. Харин Есүс хэрв та Бурхны хүүхэд дахин төрсөн нэгэн бол түүнээс ариун сүнс гуйх бүрэн эрхтэй гэж хэлж байна. Гуйх хариуцлагыг үнэндээ бидэнд даалгаж байгааг та харж байна уу? Та Бурхны хүүхэд болсон дахин төрсөн итгэгч бол Есүс Христийн нэрээр Бурхан Ааваас ямар нэг юм гуйх нь сайн зүйл бөгөөд та хариуд нь ямар нэг муу юм хүлээн авахгүй юм. Энэ бол танд өгч байгаа баталгаа. Харин үүнийг гуйх хариуцлага нь бидэнд байгаа юм. Хүлээн авах бодит алхмыг Иохан номын 7 дугаар бүлгийн 37-оос 39 дугаар ишлэлээс харцгаая. 37-оос 39.
Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашгиран хэрв цангасан хүн байвал над руу ирж өөхтөн. Надад итгэдэг хүн түүний дотроос амийн усны гол урсах болно гэж сударт хэлсэнчлэн байх болно гэв. Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах сүнсний тухай тэр үнийг хэлжээ. Учир нь Есүс хараахан алдаршуулгадаагүй тул сүнс өгөгдөөгүй байлаа. Дэндүү боловсон хэлж байгаа биз? Библиэд түүний хэвлий дотроос гэж Багдаа Англикан сүмд өссөн хөвгүүнд сүмд гэдэс хэвлийн тухай ярих нь бүдүүлэг мэт санагдаг байлаа. Үндэ яг тэндээс л гарч ирдэг аж. Грек хэлний хотгор газар гэсэн утгатай сонирхолтой үг гарч ирж байгаа. Тэгэхээр итгэгчдийн бие дотор ариун сүнсэнд заривлагдсан газар байдаг байх нь. Та үнийг мэдэж байсан уу? Хитрхи их сүнслэг битгий байлдаа гэж үү? Ариун сүнс таны биеийн яг тэнд байрладаг. Хүний биеийн хэвлийгээс. Зэрэгт байхдаа миний дэргэд хинч байхгүй үед ариун сүнсний баптизм хүлээн авахд яг миний хэвлийн тус газар тэр оршихуйг би мэдэрсэн юм аа. Дараа нь юу болох болоо л гэж бодож байлаа. Тэгэд би бурханд чангаар хэрв та хар хэлээр яривалмаар байвал би бэлэн шүү гэлээ. Гэтэл тэрхэн агшинд гал мэт хүч зүйл миний хэвлийгээс цээжнээс хоолоогоор дамжин ирлээ. Тэрхэн агшинд миний хэлний угт эрдэсийн тулсан юм шиг мэдрэмж төрлөө. Энэ бол нөгөөх л хар хэлнэ байх гэж ойлгосон. Би амааны ихэд тэр хачин сонин аялгау миний амнаас гарлаа. Энэ бүхэн миний хэвлийгээс ихэлсэн гэдгийг би тодорхой мэдэж байна. Үнийг л Есүс хэлсэн юм. Түүний хэвлий дотроос амийн усны гол урсах болно. Энэ үнэхээр гайхамшигтай өөрчлөлт биш гэж үү? Цангаж байгаа хүн өөртөө сэтгэл дундуур явахдаа ариун сүнсийг хүлээн авч тэр хүн голын сувг төдий бус. Харин амийн усны гол урсах сувг болдог аж юм. Тэгэхээр ямар гайхамшигтай өөрчлөлт вэ? Энэ тухай тайлбарыг Сайн мэдээний номд бичигч инхүү бичжээ. Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах сүнсний тухай тэр үнийг хэлжээ. Итгэгч хүн ариун сүнсийг хүлээн авах нь байна шүү дээ. Учир нь Есүс хараахан алдаршуулгадаагүй тул сүнс өгөгдөөгүй байлаа. Есүс хараахан алдаршуулгадаагүй байсан тул ариун сүнс өгөгдөөгүй байжээ гэсэн байна. Есүс хизээ алдаршуулгдсан бэлээ? Тэр амьлаад тэнгэрөөд яваад Бурхан аавынхаа баруун талд өөрийн байх ёстой газраас суухдаа алдаршуулгдсан. Үйлс 2 дугаар бүлэгтээ буцаж очиод харцгаая. Петр Пентекост өдөр болсон үйл явдлыг Үйлс 2-ын 32-оос 33-т товчлон тайлбарлажээ. Энэ Есүсийг Бурхан амьлуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн. Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж эцгээс амлсан ариун сүнсийг аваад тэр та нарын үзэж сонсгоож байгааг цутгасан юм. Есүс алдаршуулгахдаа эцгийнхээ баруун талд залран ариун сүнсийг аваад дагалдагч нарынхаа дээр цутгажээ. Үүний үр дүнд сонсогдож харагдах үйл явдал болсон байна. Үүнийг хүн 5 мэдрэхүйгээр мэдэрч мэддэг аж. Тийм ээ. Иохан 7 дугаар бүлэгт хэрхэн хүлээн авах тухай агуулсныг эргэн харцгаая. Би 4 энгийн алхмыг эндээс олж харлаа. Асуудал нь төвөгтэйдээ биш, харин дэндүү энгийн байгаад л юм. Теологийн боловсралтай зарим хүмүүс юмыг төвөгтэй болгох дуртай байдаг. Тэдний бодлоор эдгээр алхам нь дэндүү энгийн болохоор хүлээн авч үйлдэхэд тэдэнд төвөг учруулдаг. Тэдгээр алхмууд нь юу? Нэгдүгээрт цангах. Цангасан хүн байна уу? Тийм бол энэ бол үндсэн шаардлага. Та Библийг цээжээрээ хэлдэг. За эсвэл арвт өргөлөө бүрэн өгдөг биш байлаач цангаж байвал тэр хангалттай юм. Энэ үнэхээр чухал юм. Би хүмүүст ариун сүнсний баптизм нь цангаж байгаа хүнд, чөлөөлөлт нь салахын түүс болж байгаа хүнд заривлагдсан гэж хэлдэг. Заримдаа хүмүүс чөлөөлөгдөхөөр над дээр ирэхэд би танд туслаж чадахгүй нэ. Та салах ямар ч хүсэлгүй байна. Салахын түүс болсныхоо дараа л ирээрэй гэдэг юм. Гэвч одоо бид ариун сүнсийг хүлээн авах тухай ярьж байгааг та анзаарч байгаа байхаа. Энэ бол цангаж байгаа хүмүүст заривлагдсан зүйл юм. Теологч хүмүүс цангаагүй л бол энэ тэдэнд өгөгдөхгүй. Энэ супер сүнслэг хүмүүст бус. Харин цангаж байгаа хүмүүст заривлагдсан юм. Хэрэг та өөрийгөө бурхангүй бол юу ч хийж чадахгүй хүн гэдгээ ойлгож байгаа бол та болзлыг хангаж байна л гэсэн үг. Танд байгаа алив зүйлээс илүүгээр бурханыг хүсч тэмүүлж байгаа бол та цангаж байгаа хүн маа. Бурхан үүнийг л асуусан юм үнэндээ. 2 дугаарт нь Есүс над руу ир гэжээ.
Давид Дуплесис ах ариун сүнсний баптизм хүртээгч нь цор ганц Есүс л юм а гэдгийг Библиэд тодорхой хэлсэн гэж хэлсэн байдаг. Би өмнө нь үүнийг сонсож байгаагүй. Тийм ээ, түүний зөв. Хэрв та ариун сүнсний баптизм хүртэхийг хүсч байвал хүртээгч дээр нь очих ёстой. Түүнээс өөр хэн ч ариун сүнсний баптизмыг өгч чадахгүй шүү дээ. Ямар ч хүн бусдыг ариун сүнсээр баптизм хүртээж чадахгүй. Хүн усаар баптизм хүртээдэг бол Иесус ариун сүнсээр баптизм хүртээдэг. Иесус над руу ирсэн хүнийг би өөрөөсөө түлхэхгүй гэж хэлсэн байдаг. Тиймээс хэрв та түүн дээр очивол тэр таныг гарцаагүй хүлээн авна. Дараагийн алхам нь юу вэ? Энд нэг асуудал байна. Дэндүү практик энгийн учраас шашинлаг хүмүүс үүн дээр толгоогоо мааждаг. Та уух ёстой. Хинч таныг хүчээр уулгаж чадахгүй. Эрдний нэг хэлц үгэнд гол руу морио хөтөлж болох ч морио хүчээр усалж чадахгүй гэж. Энэ ч бас чуулганы гишүүдэд хамаатай үг байна. Хинч таныг хүчээр уулгаж чадахгүй. Та өөрөө л хүсч үүнийг хийх ёстой. Амаа хамгичгаад ариун сүнсний баптизм хүлээн авсан нэг ч хүнтэй би таарч байгаагүй. Та өөрийгөө нээж ариун сүнсийг уух хэрэгтэй. Та харагдаж байгаа усыг биш, харин харагдахгүй байгаа Бурхны сүнсийг Есүсийн гараас ууж байгаагаа санаарай. Есүс яагаад аманд чинь цутгаж байгаа билээ? Та өөрөө түүнээс цутгаач гэж гуйсан шүү. Ийм л ингийн Есүс хэрв над дээр ирвэл би өгье гэж л хэлсэн. Уухын тулд энгийнээр амьсгал. Олон мянган хүн яг ийм байдлаар ариун сүнсийг хүлээн авсан бөгөөд нэгэн ч бүтлгүйтэж байгаагүй юм. Зарим хүмүүс хол зогсоод би юу ч авсангүй гэдгэлт. Энд л асуудал байгаа гэж би хэлсэн шүү дээ. Хүмүүс юу хийж байгаагаа ухаарч байгаа болохоор сүмд ингэж хий гэж хинч надад заагаагүй шүү гэдгээ. Мэдээж заахчгүй байх. Сүүлчийн алхам. Та уусан одоо та бялхлыг гаргах ёстой. Түүний хэвлийн дотроос амийн усны гол урсах болно гэж Есүс хэлснийг санаж байна уу? Ариун сүнсээр дүүрсэн бол та бялхна. Энэ бялхал хэрхэн илэрхв? Таны амаар. Зүрхний бялхлаар ам ярьдгаа гэж хэлсэн байдаг. Ёр бусын байдлаар та дүүрсэн учраас та ёр бусын байдлаар бялхна. Та мэддэг хэлээрээ биш, харин огт мэдэхгүй хэлээрээ. Анх удаа сонсож байгаа хэлээр, ойлгогчгүй хэлээр, хизээч ойлгохгүй, тэр тусмаа хинээс ч сураагүй шинэ хэлээр ярих болно. Инхэн зөв юм гэдгийг та яаж мэдэх вэ? Учир нь та зөв зүйл асуусан учраас зөвийг хүлээн авна. Бурхан танд Лук 11-ийн 11-ээс 13-т баталгаа өгсөн. Хэрв та зөв зүйл асуувал хизээч буруу зүйл хүлээн авахгүй гэж. Одоо хажуу байгаа хүндээ ханд хэлдэ. Хэрв та зөв зүйл асуувал хизээч буруу зүйл авахгүй гэж. За одоо бүгд ойлгосон гэж итгэж байна. Хэрв та зөв зүйл асуувал хизээч буруу зүйл авахгүй. Тийм ээ. За тэгэхээр Сатаны үзүүлдэг хоёр эсэргүүцлийн тухай ярьцгаая. Ариун сүнсээр баптизм хүртсэн хүмүүс гараа өргөдөө гэвэл хүлээн авсан хүмүүсийн 90% нь гараа өргөнө. Эхний эсэргүүцэл нь таныг харь хэлээр ярьж эхлэмэгц. Чи жинхэнэ хэлээрээ ярихгүй байна. Чи өөрөө зохиосон шүү дээ гэж дэрэгдээс чинь шивнэн. Та нарын хэдэн ийм байдалтай тулж байсан? Гараа түр өргөдөө. За харж байна уу? Хариулт бол чиний хэлж байгаа үнэ Сатана. Би ярьж байгаа. Гэхдээ энэ хэлийг ариун сүнс надад өгсөн юм гэж хэл. Үйлс номын 2:4-д. Мөнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв гэсэн байдаг. Ариун сүнс ярихыг нь биш, харин ярих хэлийг нь өгдөг юм. Ариун сүнс үгийг өгсөн, харин өгөгдсөн үгийг ярих нь итгэгчдийн хийх ажил юм. Тийм учраас 25 жил ариун сүнсний баптизм хүлээсэн хүнд таны өмнөөс бурхан бүгдийг нь хийхийг та хүлээсэн учраас өх хүртлээ та ярихгүй ч байж мэдх юм гэж хэлсэн юм. Бид өөрсдийн хийх ажлыг хийн, бурхан ч мөн өөрийн хийх ажлыг хийнэ. Тэр таны хүчээр яриулахгүй. Зарим хүмүүс ариун сүнс надаар тийм ийм зүйл хийлгүүлсэн гэж ярихыг би сонсож байсан. Би ийм үгэнд итгэдэггүй. Ариун сүнс бурхны хүүхдүүдийг хизээч хүчээр юм уу эсвэл ивэр ч юм уу хийлэгдэггүй. Илч Петр эргэлзэлгүйгээр тэдэнтэй явахыг сүнс надад хэлсэн юм гэж хэлсэн байдаг. Петр сүнс намайг хүчээр явуулав гэж хэлээгүй юм. Бурхан танд чөлөөт сонголт өгсөн болохоор таны сонголтын эсрэг аливаа юмыг хийлгэхгүй. Хэрв ярих бол та амаа хамхиад ярьж чадахгүй.
Би маш олон хүнд тусалсан. Би сонс, амааны, хэлээ хөдлөг, уруулаа хөдлөг. Дуугүй бүү бай. Үг бүрийг хэл. Та бол жолооч. Та шийдэх ёстой. Таны хүсэл бол асаагуур. Хүч нь байна. Тэр хүчийг асаах эсэх танаас л шалтгаална гэдгийг. Тиймээ сатаанд өгөх хариулт бол би өөрөө ярьдаг. Би ярих эсхийн харин ариун сүнс хэлэх үгийг минь өгдөгөө гэж хариулах ёстой. Хоёр дахь эсрэг үзэл нь би яг зөв юм авснаа яаж мэдэх вэ гэдэг асуулт. Маш тэнэг сонсогдож байгаа байх л да. Бидний мэдэхгүй ямар ч хэлээр нь тэнэг сонсогддог шүү дээ. Миний мэдэхгүй өчнөө хэл дэлхийд даяар байгаа. Тэд бүгд л надад сонин сонсогддог. Үл мэд хэл үргэлжил сонин сонсогддог шүү дээ. Гэхдээ яаж зөвийг авснаа мэдэх вэ? Бид саяхан хүртэл бие биедээ хэлсэн шүү дээ. Зөвийг асуувал бурууг хизээч авахгүй гэж. Энэ бүхнийг үйлдэхийн үндэс нь итгэл юм. Итгэлгүйгээр Бурхны өмнө очих ямар ч боломж байхгүй. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан руу ирж байгаа хүн би юу хийх ёстой вэ? Тэр байдаг гэдэгт болон бас дахин нэг ойлгох ёстой юм нь өөрийг нь хайгч хүмүүст тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой гэж байдаг. Одоо бидэнд нэг л зүйл үлдлээ. Тэр нь хүлээн авах. Та нарын зарим нь ариун сүнсний баптизм хүлээн аваагүй хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл тамгалуулаагүй хүмүүс. Эсвэл авсан атлаа тэр сүнсээр бялхаж үзээгүй хүн байгаа. Эсвэл та бялхаж үзсэн ч хэлж байгаа үгс чинь зөв эсгэд эргэлзэж итгэлтэйгээр харь хэлээр ярьж үзээгүй хүн байгаа баха. Эсвэл та жинхнээсээ харь хэлээр урсгаж үзээгүй байгаа бах. Энэ цуглаан дуусгаас өмнө та ариун сүнсээр бялхаж тэр хэлээр ярихыг хүсвэл би танд туслая. Тим хүмүүс байвал эхлээд босно уу? Ич хэрэггүй. Таныг би залбиралд хөтлөж Есүс дээр аваачнаа. Тэгээд та түүнээс хүлээн авах болно. Бид цаг бага байгаа тул яг одоо та суудлаасаа босно уу? Та хаач байсан битгий хичээрэй. Бүү санаа зов. Хамгийн сайныг авахын тулд Бурхан руу очно гэдэг бол тийм ч ичмээр зүйл биш шүү дээ. Та нарын зарим нь яг авсан эсэгтээ эргэлзэж байгаа хүмүүс байгаа бах. Та цөөн хідэн үг хэлж үзсэн, уруулчин хөдлөж байгаач яг зөв нү гэдэгт та эргэлзэж байгаа баха. Тийм хүн байвал таныг ч бас босоорой гэж урьж байна. Амийн усны гол таниас ч бас урсах болно. Би хүмүүст энэ бол зүгээр л тогтоол ус биш. Урсгалтай гол юм. Тиймд түүнийг урсгаа гэдэг. Би 1974 онд л нэг удаа ярьж байсан юм гэж битгий хэл. Энэ бол түүх биш. Тэр бол урсгал ихтэй гол биш. Харин тогтоол ус юм. Босхийг хүсэж байгаа хүн байвал зүгээр босоорой. Хэр хугацаа бидэнд байгаа вүлээ? 5 минут. За болж байна хангалттай. Бид 5 минутын дотор л авах болно. Эндээ тийм ч их цаг ордог үл дээ. Босхон байна уу? Босоорой. За тэгэхээр би одоо чанга залбирна. Та миний залбирлыг дагаад хэлээрэй. Та над руу залбирч байгаа биш гэдгээ ойлгоорой. Та ариун сүнсний баптизм хүртээгч Есүс Христэд хандан залбирч байгаа шүү. Харин би цангаж байгаа танд туслаж байгаа л хүн юм. Залбирлын төгсгөлд амен гэж хэлэнгүүт залбирал дууслаа гэдгийг та мэдэх байхаа. Түүний дараа та залбирах хэрэггүй болох юм аа. За ойлгосон уу? Та одоо юу хийх вүлээ? Та уух ёстой. Ойлгосон уу? Та сорох хэрэггүй. Зүгээр л зөөлнөөр ариун сүнсийг хүлээн авч уу. Эзнээс өөр хэнийг ч бүү бод. Хажуудах хүнээч битгий бод. Тэгээд итгэлийн тэрл агшинд та шинэ хэлээр ярих болно. Та нарын зарим нь одоо шууд хийхэд бэлэн хүмүүс байна. Та хоёр дахь удаага саадыг гэтлэх хэрэгтэй. Та хашгирч орилох хэрэггүй. Харин өөрийгөө сонсох хэмжээнд чанга ярьж, өөрийгөө харь хэлээр ярьж байгаагаа мэдэж болно. За бэлэн үү? За. Амен гэж хэлэнгүүт англиар ч юм уу, филиппинээр, за эсвэл испаниар, хятадаар, монголоор ярих хэрэггүй. Ойлгосон уу? За. За одоо залбирцгаая. Эзэн Есүс Христ минь ээ. Та бол Бурхны хүү гэдэгт би итгэж байна. Та миний нүглийн төлөө загалмайд цовдлогдсон. Дараа нь үхлээс амьсанд би итгэж байна. Миний нүглийг уучилж, намайг цэвэрлээж, та намайг өөрийн хүүхэд болгон авсанд баярлалаа. Миний зүрхэнд хэн нэгний эсрэг хандсан алив хорсол, үл уучлал байвал би түүнийг танд өгч байна.
Намайг алив нүглээс минь уучилж чөлөөлөөч гэж танаас гуйж байна. Би алив далдын эд шидтэй сатантай холбоотой шашны зан үйл хийсэн бол Есүсийн нэрээр тэр холбоосыг таслаж байна. Ариун сүнсээр баптизм хүртээгч Есүс Христ, та над дээр ирээч. Би өөрийн биеийг ариун сүнсний сүм болгон зориулж байна. Би хэл яриагаа зөвхт дуу хоолой болгоход зориулж байна. Таныг би шинэ хэлээр магтахыг хүсэж байна. Яг одоо итгэлээр хүлээн авахыг хүсэж байна. Танд би Есүсийн нэрээр талархаж байна. Амен. За яг одоо зүгээр л ууж эхэл. Тэгэд өгөгдсөн хэлээр ярьж эхлээрэй. Ярихдаа зүгээр л амааны гэд хэлээ хөдөлгөөд, уруулаан хөдөлгөөд түүнд өөрийн дуу хоолойг өргөөрэй. Та нарын олонхноо бэлэн болсон байна. Зарим нь ч ярьж эхэлж байх шиг байна. Тийм ээ, зөв байна. Ариун сүнс таниар ярьж байгаад та ичин хэрэггүй. Тийм ээ. Тэр бол хүндэт зочин шүү дээ. Халелуя. Баярлалаа эзэн. Бүгдээрээ босоод эзэн бурхнаа шинэ хэлээр хүндлэн магтацгаая.